Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Тэгээ Натурмед уламжлал сэргээн засах нойрны төвөөс эрхлэн явуулж байгаа подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид нар сонирхолтой зочинтойгоор шинэхэн дугаараа хийж байна. Тэгээд өнөөдрийн сэдв юу гэх юм бол яавал эрүүл байх вэ гэсэн сэдвээр эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ бидний өнөөдрийн зочин ямар хурлж байгаа вэ гэхээр Натурмед сэргээн засах төвийн эрүүл мэндийн зөвлөх, дорн захны философи судлаач багш Болцох маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу танд? Сайн байна. За өнөөдөр бид хоёр өрөө өгтэй байгаа. Өрөө өгөө хэлээд подкаст эхлэе. Итгэлээр баталгаажсан чанар. За бидний өнөөдөр сонгосон сэдв юу вэ гэхээр яавал эрүүл байх вэ гэж байгаа. За тэгвэл ерөнхийдөө нэг юу гэдэг хүн болгоны дотор бодогдож явдаг нэгэн сэдвийг бид хоёр одоо ярих гэж штэ тий. Ерөнхий. Тэгвэл хоёулаа сэдвээсээ асуултаа одоо эхлэе гэж бодож байна. Хүн ер нь юу хийж яавал эрүүл сарвал сайхан амьдрах вэ? Яг зөв. Энэ нэг анагаах ерөөхдөө ингээд судлаад байхад яг нэг хоёр тал дээр ажиллаад байгаа шиг байна. Өвдсөний дараа эмчлэх, өвдөхөөс өмнө сэргийлэх. Тэгэхээр бид нар одоо мэдээж яг хүн ингээд би зүгээр нэг юм судалгаа уншиж ирсэн. Тэр хор тавдар нэгдүгээр шатан дээр байхдаа нэг 20-с $40 мянган эмчлэгдэг лүү дээ. Тэгээ 3-4-р шат руу орохоор одоо тэр бол Америкл том шиг байгаа. 300-аас $400 мянган руу орчдөг гэж байгаа юм. Өөрөөсөө амар өсдөг баг. Тэгээ 10 дахь өсчдөг. Тэгэхээр тэр чинь мэдээж хэдий ч нэ өөрчлөлт төдий ч нэ хямдхан тусах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр хямдхан тусах тэр зүйл рүү одоо өөрөө бол өөрчлөлт яаж сэргийлэх вэ? Мэдээж энэ бол одоо урьдчилан сэргийлэх нь хамгийн зардал багтай. Дараа нь бол хохирол хамгийн багтай байна шүү дээ. Тэгэхээр хүн эрүүл амьдрахын тулд бол ялангуяа энэ бас манай энэ эмнэлэг дээр бол уламжлал ангаах хаан гэж одоо бас нэг салбар байгаа. Тэр уламжлал талаасаа ингээд яхад бол хүний эрүүл амьдралын дэглэм Европоор ч бас байгаа. Эрүүл амьдралын дэглэм. За эрүүл сэтгэл зүй эдгээр гэсэн юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр энд бидний энэ юу маань хүний бие маань болохоор одоо хүн чинь ингээд гадна талд нь бол махан бие байна. Дотор талд нь бол одоо ингээд сэтгэл зүй. Гэтэл энэ хоёр зүйлийг бид нар эрүүл хэрхэн байлгах вэ? Эрүүл байлгах ямар арга замууд одоо байна вэ? За тэрийг хэрзээ зөвөр байх юм бол эмээ өөрөө сайхан эрүүл явдгиймаа гэдэг нэг ойлголт байгаа. Тэгэхээр энийг одоо ингээд хүчээр эрүүл байлгах биш. Тодорхой зам хэлбэрээр явхад энэ маань өөрөө эрүүл байдаг. Тэг нэг ийм онцлог байгаа. За нэг замаар энэ нь бол энэ хүнийг аваад явуул нэг зөв газар очно гэдэг шиг л те. Яг. Тийм байгаад байна. Яг. Одоо зөв явбал зөөлөн зам болно гэдэг шиг тийм ээ. Тий. Тэгэхээр тэр нэг зөв нэг явах хэрэгтэй байна шүү дээ. Зөв замаар зөв явах хэрэгтэй байна. Тэгэхээр тэр чиг тийм зөөлхөн эвтэх явах нь да янз нь. Тэгэхээр одоо тийм хэцүү замаар сайхан явна гэж байхгүй байна шүү дээ. Нэг ийм үндс ойлголт байгаа. Тэгэхээр энэ дорн дахин дээр бол тэр зөв эвтэйхэн явах юм бол хүн өөрөө тэрэн дээр санаа зовхгүй тэр бие чинь өөрөө эрүүл сарвал явна гэдэг ойлголт байгаа. За би тэгээ нэг зүйлийг бас гоё лавшруулан асууя гэж бодсон. Тэрний юу гэхээр одоо зөв явна гэхээр мэдээж хэрэг архитаар суудаг, тамхи татдаг ч юм ингээ хорт мод уршилтай хүмүүс ингээд би одоо эрүүл сарвал байхгүй ямар сони юм бэ энэ төр гэж өөрөөсөө одоо асуугаад ч юм уу те нэмэргүй болж таарч штэ те. Одоо шилбэл дээрээс нь зүгээр л ингээ нэг жишээ татхад хорт туршилтай байх юм бол хүн эрүүл яагаад ч явахгүй гэдэгтээ ер нь бол төсtöөл юм штийн замаар явна гэдэг нь тий. Өөрийгөө бас ингээ гоё цэгэнж зөв замаар алхаж эрүүл байхын тулд одоо юу гэдэг юм. Ядаж хорт туршлаасаа ирэх гэдэг ч юм уу тий. Тийм байдлаар гэж ойлгож болох. Зөв. Яг зөвхөн энэтэй нэг эсрэгт санаа байна л да. Одоо ч зарим хүмүүс ингээд одоо 90 гартлаа тамхи татлаад ихтэй бол 90 гарчлаа ч гэдэг юм тийм ээ. Би нэг тийм бичлэг үзчихсэн шүү. Нэг 90 эдтэй өгшөө. За би зүгээр гоё сонирхолтой болгоод хэлчихье. Нэг 90 эдтэй өгшөө. Нилээн баян өгш юм шүү. Тамхи татдаг. За. Тэгээд нөгөө нэг ингээд нэвтрүүлэгт ярьжсэн чинь тэгж чинь та одоо на тамхинасаа тамхиа болохгүй на тамхинасаа болж өхөн шүү гэж юм ч хэлэхгүй байна гэдэг байхгүй. Тэгсэн нөгөө үг нь өгсөн байхлаа надад хэлжсэн юм чи мань айл дээр өнгөрсөн гэжсэн. Надаас өнгөрсөн. Надаас өнгөрсөн гэжсэн. Зүгээр сонирхолтой болгож хэлж байгаа шүү дээ. Гэхдээ харин нэг тийм тохиолдол бас байна. Тэгээд зарим хүмүүс тэр тохиолдлыг иш авна. Өөрөө бол одоо би хүүхдлээ уунаа. Хүүхдлээ татнаа. Хүүхдлээ буруу зурштай. Гэхдээ тэр тохиолдолд бол одоо ч нийт тохиолдлынхаа аяйгуу бага хувь. Одоо ч ингээд нийтээрээ хэрвээ ингээд тамхи татсараад 90 насалдаг үгүй шүү дээ. Байхгүй тийм. Байхгүй. Тэр бол үнэхээр онцгой одоо жишээлбэл одоо бүгдээрээ Билл Гейтс болно эсвэл Элон Маск болно гэдэгтэй адилхан байхгүй. Тэр чинь одоо 100 мянга юм уу саяд нэг л хүн байхгүй юу.
Тийм. Тэгэхээр хүн болгон одоо ингээл залуучууд ч гэсэн тэгдэг шүү дээ. Би одоо ирээдүйн Илон Маск, хүн болгон Илон Маск болохгүй л байхгүй. Тэр чинь сая тийм үү, тэр бонд нэг л амт байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан. Зүгээр тэр ховорхон тохиоллоор ингээд тэрнийгээр жишээ авна гэдэг нь өөрөө одоо 1000-д 1 тохиолдолд нь би байж магадгүй гэсэн нэг тийм цаанаа таамаг яваад байгаа байхгүй. Тэгэхээр чи бас чон хэцүү. Тэгэхээр би дийлэнх нь гэдэгтэйгээ санал нэгдвэл илүү бодтой байхгүй. Аа. Тийм байна тий. Окей. Ер нь бол их зөв санагдаж шүү. Тэгвэл төлөв зам гэж ярьж штэ. Энэ талаар та гоё тайлбар өгөөч. Одоо бид нар ингээл зөв замаар явах юм бол гэж та ярьлаа штэ. Тэр талаар гоё дэлгэр сонсомоор байна л да. За. Ер нь нэг ямар учиртай үг вэ? За, энэ нэг ийм давхар утгатай юм байна. Одоо энэ бид нар яг юмыг энгийн болгож ойлгохдоо их дуртай. Юм ерөөхдөө энгийн гэдгийн цаана яг бас нэг юм байгаа нь өнгөц гэдэг нэг ойлголж яваад байгаа. Өнгөц хүн тийм. Өнгөц. За мэдээж өнгөц одоо чи яасан ойртой буруу зөрөө мэдсэн юм ариг дарс уусан юм уу ч гэдэг юм. Энэ бол өнгөц дүнэлт. За бид нар бол одоо тэрний би ойртой ариг уугаа шүү. Тэгтээ тэр хүн одоо ингээд шүн болтол ингээд унтахгүй байж байгаа өөрөөр нэг хэдхэн цаг унтаад байвал тэр бас нэг асуудал. Гэтэл тэр чинь жоохон юмны нэг далхмын цаана байна да. Гэтэл тэрний цаана дахиад нэг алхмын цаана сэтгэл зүй гэдэг юм байгаа даа. Хэрвээ тэр хүн ингээд өдөржингөө стресстэй байгаа мөртлөө ингээд эрүүл хооллол бүхэл органик мэдэл ингээд авах юм бол магадгүй төр цус харж магадгүй. Тэгэхээр тэр цаана дахиад сэтгэл зүгээс үүдээд бас нэг юм болж иж. Сэтгэл зүй бие махбод хоёр амар ойрхон явдаг байхгүй. Маш гүнзгий холбоотой. Сэтгэл зүй дээр болж байгаа юм бол бие махбодод нөлөөлөх нь бол ерөөсө 100%. Тэгэхээр бие махбод дээр орж ирж байгаа сэтгэл зүй дээр нөлөөлөх үг нь бас тодорхойгүй. Тэр нөлөөлөхгүй ч байсан болно. Нөлөөлж бас болно. Тэр нэг эрүүл бие царуулгын оршин гэж ярьдаг. Тий. Одоо жишээл бол одоо тэрний яг эсрэг хөлбөр нь тамирчтай. Жишээл бол ингээл одоо яг тэмцээн уралдаан дээр ингээл амар бэртцсэн мөртлөө баярлаад идэг шүү дээ. Тийм ээ. Тэр чинь эсрэг биш шүү дээ. Тэгэхээр ингээл одоо би өвдөх болгонд би муугаа царилаад байна гэсэн үг биш байна шүү дээ. Тэрийг одоо баясах уу, муугаа царилах уу гэдэг нь сонголт байгаа байхгүй. Тэгэхдээ сэтгэл санаа эвгүй болоход бол би найдвартай өвчлөн. Би янз болоход сэтгэл санаа янз болох уугүй юу гэдэг нь бас сонголттой. Тэгэхээр нэг ингээд энэ бол бас хэдий юу ч гэсэндээ нэг урсгал нь арай өөр. Гэхдээ одоо энэ дээрс тэгэхээр ингээ хамгийн чухал нь сэтгэл зүй байгаа даа байхгүй юу? Тийм ээ. Тэгвэл бие махбодын хувьд арай бага нөлөөлөл үзүүлж байна. Сэтгэл зүйн хувьд бол одоо юу гэдэг нь бие махбодыг маш их нөлөөлж байна. Маш хүчтэй ерөөсөө шууд нөлөө үзүүлдэг байхгүй. Тэгэхдээ бид нар ерөөхдөө энэ сэтгэл зүй гэдэг сэдэв маань яг их тийм гүн гүнзгий одоо яг анагаахын салбар дотроос бас залуухан салбар шүү дээ. Тэгэхээр тийм их гүн гүнзгий судлагдсан салбар биш учраас хүмүүс энэ талаар мэдлэг харьцангуй бага байдаг. Тэгээ ингээд сэтгэл санаа гингүүл одоо бид нар нөө сэмүүтээс өөр юм санаанд ордгоо байхгүй. Тэгэхээр би мэдрэл муутай биш гэх тэрийг мэдрэлгээл тий сэтгэл мэдрэл гэхгүй би мэдрэл гээд байгаа юм биш. Галзуу гээд байгаа юм биш тийм ээ. Хамгийн гол энэ дотор болоод байгаа тэр эрүүл бус янз янзын юмнууд чинь бие махбод руу чинь шууд очиж нөлөө үзүүлнэ л гэдгийг хэлээд байгаа. Зөв. Тэгэхээр цаана нь төгөх юм бол нэг дахиад сэтгэл зүйд юу нөлөө үзүүлдэг. За би сэтгэл зүй нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүйд юу нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ сэтгэл зүйд тэр нөлөө үзүүлдэг тэр зүйлүүд маань дорн дахинж ерөөхдөө бол 3 хэсэгт хуваадаг. Одоо энэ сэтгэл зүйд нөлөө үзүүлдэг. За тэр сэтгэл зүйд нөлөө үзүүлдэг тэр одоо юмнуудыг ерөөхдөө нүдэнд үзэгс гарт баригддаггүй хүчнүүд байдаг гэж үздэг. Одоо нүдэнд үзэж гарт баригддаг. Одоо жишээлбэл агаарын бохирдол одоо бид нар ингээ яг хэмжиж чинь гэхдээ одоо би шууд ингээ гараараа барьж чадахгүй шүү дээ. Бохир байна гэх тийм ээ. Ингээ яач чадахгүй. Яг тэрнтэй адилхан одоо эдгээр юмнууд бол нүдэн зүйд гарт барьдаг. Одоо жишээлбэл энэ дотор дахиад яг нэмэлт нэг одоо юу факторыг авч үзэх юм бол цаг хугацаа гэдэг элемент гэдэг байхгүй. Цаг хугацааг бол бид нар яг нэг цагийн зүгээр л харахаас биш гарт барихдаггүй нүдэнд үртэхгүй тийм ээ. Тэгвэл ингээд явагдаад байдаг. Биднэрт нөлөө үзүүлдэг. Тэгэхээр ингээд цаг хугацаанаас гадна 3 айхтар юм байдгийг. Тэр 3 маань болохоор ертөнцийн бүх юмд нөлөө үзүүлдэг гэдэг орон дахинд үзүүдтэй. Тэр 3 айхтар зүйл маань хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлээд, бие махбодод нөлөө үзүүлээд, амьдралын гөвчт нөлөө үзүүлээд ингээд заваар явчихдаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр яг тэрийг бол ерөөхдөө дорн дахинд ражаас, тамаас, сатва гэдэг тийм 3 төлөв байдаг гэж үздэг. Одоо яг орчуулах юм бол одоо жоохон харанхуу одоо муухаг хүсэлд ачаал сайн сайхан гэсэн 3 төлөв байдаг гэж үздэг. Тэгээ энэ 3 ерөөхдөө хүний бид яаж нөлөө үзүүлэхээс шалтгаалаад хүмүүс харилцан адилгүйгээр сэтгэл санаа авч явдаг. Тэрнээс үүдээд бие махбод нь яг тэр чиглэлээр өвддөг, амьдрал нь тэгж явагддаг гэж үздэг. Зөв. Тий. За тэгвэл хүний амьдралд одоо ингээд энгийн амьдрал дээр шүү дээ одоо
би ингэж байлаа гэж бодоход те. Ер нь яаж яг одоо жишээтэй хүний амьдрал дээр яг нэг тийм хэрэгжилийг хэрхэн одоо өрнөдөг талаар та хоёр тайлбарлаж өгөөч. Одоо жишээл одоо саяны одоо юу гэдэг тийм. Энгийн амьдрал дээр гурван төлөв байдал тийм гурван төлөв байдал маань яаж нөлөөлөх вэ? За энэ ерөөхдөө яг хүний яг өөрөө хэрхэн амьдралаа авч явж байгаа хэлбэрээс шалтгаалаад энэ гурвын нөлөөнд нэг хувь хүний хүслээс шалтгаалаад орчдөг юм билээ. Одоо энэ гурвын аль нэг нөлөөнд орох нь их сонирхолтой. Жишээлбэл би жаргалтай байвал хүн хохирсон ч хамаагүй гэдэг хүсэлтэй хүмүүс байна. Тийм ээ. Жохон хуваач гэсэн. Хуваач гэсэн. Гэхдээ бүр хуваачтай бол одоо хүнийг хохирож байгааг бүр мэдсэн хэрнээ хохироод. Одоо чи би ингээд нэг тийм одоо муухагаар хэлгээд нэг архины одоо дэлгүүрийн эзэн байлаа гэж бодъё л доо. Баяр болохоор одоо жигтэйх бол арх зарагддаг. Аашгүй дээ нэг хэдэн архиа зарч нэг мөнгө олъё. Гэхдээ тэр архины цаанд хэдэн айлын амьдрал сүрж байгааг би мэдэхгүй. Тэр над хамаагүй. Тэд нар өөрсдөө учир болно. Би л мөнгө олж ивэл болно. Энэ айгүй эвгүй үзэл байгаа байхгүй. Энэ нь нийгэм дээр байдаг дийлэх үзэл шүү дээ тийм. Энэний л асуудал шүү дээ. Энэ мэдсэрэж авсан. Тэгвэл би бол мэдж байгаа арх бол сайхан юм хөтөлтгөө би мэднэ. Би ч одоо арх уух юм бол айгүй бол тэргээр төв гэж магадгүй. Өөрөө арх уудгүй тий. Тэгсэн мөртлөө өөрөө тэрийг ингээд зугтчихдаг тийм ээ. Энэ дими юм. Тий. Тэгвэл эднэрт заарна. Надад бол мөнгө олон чухал. Би одоо манай гэр бүл манайх сайхан амьдрах чухал. За энэ тохиолдолд бид нар нэгдүгээр хүчний нөлөөрөг үг орчдөг. Тэр нэгдүгээр хүчний нөлөөрөө гүйж орох тохиолдолд бол тэр харанхуй мухаг гэдэг тэр юм шууд аваа явчихдаг байхгүй. Тэр харанхуй мухаг гэдэг хүч бол ерөөхдөө тийм хүмүүсийг өөрийнхөө нөлөөндөө оруулдаг. За тэрнтэй холбоотой ямар өвчлүүд одоо гарч ирдэг вэхээр хамгийн хүнд өвчлүүд гарч ирнэ. За одоо жишээлбэл одоо яадаг за мэдээж архтай холбоотой бол мэдээж хоол боловсруулах системийн өвчлүүд гарч ирнэ. За хамгийн гол нь тэр хүний сэтгэл зүй маань өөрөө айгүй тийм даун гутранг тийм үзэлтэй болчихдээ. За тэр хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэхээр хохирогчийн сэтгэл зүйр их ордог. Одоо жишээ нь Монголын нийгмээр ингээл одоо интернетээр дүүрэн одоо ингээл улс төр болохгүй байна, одоо хүмүүс болохгүй байна, одоо монголчууд болохгүй байна, одоо юу гэдэг засаг төр болохгүй байна тийм ээ. Дандаа хохирогчд. Ерөөсө тэрэн донд ингээд бид нар хий гэдэг юм ерөөсө байхгүй. Тэ ингээд гоо өөртөө ихээр чи хэний тал ингээл тийм ээ. Тий. За тэр бол ерөөхдөө харанхуй мөнгөхийн. Өөрөөр бол тэд нар дандаа хохирогч гэдэг бол итгэхгүй байр суурь байхгүй. Тэр төлөвийнхэн дандаа итгэхгүй бэлэн юм хүсдэг. Дээрэс нэмээд одоо манайх үнэгүй юмд нугсгүй дэрэг тийм ээ. Ерөөхдөө айгүй нийтлэг шин чанар бол ингээд хөдөлмөрлөхгүй юм болж авдаг. За энэ бол одоо тэр харанхуй мухаг гэдэг төлөв дээр байгаа хүмүүс. Гэхдээ яг тэр сэтгэл зүйн төлөөр яг тэр хэлбрээр бас өвддөг. Эрүүл мэнд яг тэр хэлбэрээр өвдөн. Өөрөөр бол итгэхгүй мөртлөө одоо жишээлбэл ингээд тураадаг кофе тийм ээ. Тийм ээ хөдөлгөөн хийхгүйгээр турна. Одоо яг тэрэнд нь таарсан одоо жишээлбэл одоо илэг хамгаалдаг юм. Гэхдээ арх уужил байгаа л илэг гимтчил таараш үгсэн яаж хамгаалах юм бэ тэр чинь тийм ээ. Яаж ч юм уусаа хамгаалж чадахгүй шүү дээ тэр чинь. Тэр зүгээр ихэвчлэн тэр бүх юмнууд дандаа тэр бизнес тэр юмнууд дандаа тэр хүмүүс зориулж явдаг байхгүй юу? Нөгөө хүмүүс бол ямар ч итгэхгүйгээр ямар ч үгүйгээр одоо ингээ кайф авах сонирхолтой. Гэхдээ тэрний ард үргэлж өөр төлбөрүүд буюу эрүүл мэндээрээ идэр төлдөг байхгүй. Галс хурдан амжилтанд төрж баяжих те. Ингээл хөөх гэдэг ч юм уу. Одоо жишээлбэл одоо ингээд сүүлийн үед одоо жишээлбэл огт ажил хийхгүйгээр ингээд одоо мөнгө олдог. Одоо жишээлбэл тэр криптодоор үздэг ч юм уу тийм ээ. Ямар ч ингээд мөнгө төлөхгүй ингээд нэг хадлаад авсан нэг мэдсэн тэр мөнгө болцсон тийм ээ. Ямар ч ажил хийхгүй, ямар ч тийм хөдөлмөр зарцуулахгүй, юу ч хийхгүйгээр ингээд амжилтанд хүрэх, юу ч хийхгүйгээр юм олж авах, юу ч хийхгүйгээр одоо кайф авах, юу ч хийхгүйгээр эрүүл болох. Дандаа тэр цаадалтын тэр сэтгэл зүйтэй холбоотой. Тэр болгоны цаана бол яг хамгийн наадталд нь илэрдэг юмнууд нь бол одоо эрүүл мэндээр хохирно, мөнгө төгрөгөөр охно өөр юу ч үгүй тийм ээ. Гэхдээ яг тэрэндээ таарсан хэлбэрээр хохирдог байхгүй.
Та тэгвэл яг одоо юу гэдэг нь дийлэнх тохиолдол дээр нэг иймэрхүү өвдөлт одоо юу гэдэг өвчин ороод гийма гэж өвчин орох гэж ярдэн штэ. Тэр талаар нэг хэлж өгөөч тэ. Яг уу тийм одоо жишээлбэл одоо монголчуудын хамгийн нийтлэг юм байна. Одоо ялангуяа ингээд цагаан сар юм наадам 2 дээр сая цагаан сар өнгөрлөө шүү дээ. Тэ. Гэцч өвдөд бол нэг сайхан араас нэг сайхан зуу татчих. Тэ. Одоо жишээлбэл ингээд монголчууд тэр нэг юм сонирхолтой юм байгаа даа. Ингээд тэр монголчуудын тэр одоо хор тавдын өвчлөлийг харсан яхаа зүгээр муухагаар хэлэхэд бол дэлхийн дундчаар л байгаа юм л да. 100 мянган хүн дотор өвдөх одоо тэр өвчлөөр дундчаар одоо дундаж хэлбэр дээр өвдөж байгаа. Тэгэхдээ одоо чил элэг мэлэгний тэр одоо хоол одоо юуны системийн тэр үхлээр бол дэлхийд бол нэлээд өндөрч явж байгаа байхгүй. Харин нэгт орж байна. Мангар өндөр явж байгаа. Амар өндөрч явж байгаа. Тэгэхдээ тэрийг хэрэгцээ ингээд төрүүлж онцлох юм бол зүгээр. Тийм ээ. Гэхдээ бид нар дандаа хожим онцтой орж идэг байхгүй. Тэгээд нөгөөх нь дандаа одоо хүн чадварт нь хүндэрсэн тийм ээ. Гэхдээ одоо тэр хүндэрсний нөгөө юу нь юу гэж одоо жишээлбэл хэрэгцээ бид нар нөгөө сэтгэл зүй өөр байсан бол бид нар энийг өөрчилж онцлох шал өөр сэтгэл зүйтэй орж байна. Үгүй би буруу юм хийж байна. Одоо жишээлбэл одоо ингээд юуны ард бушуухан шиг одоо илэг одоо цэвэрлэлийг үзүүлж гэдэг юм. Гэхдээ бид нар болохоор энийг яадаг вэ гэхээр айгу залхуу аргаар дандаа явдаг. Араас нэг 100 татчих. Эсвэл одоо зүгээр болох гэж. Газ зүгээр болох гэж. Эсвэл одоо зүгээр нэг одоо ойртой нэг одоо хотод өвдөдөө зүгээр нэг жоохон салат хийж байгаа гэмэг болгочих гэдэг юм. Тэгээ бид нар ерөөсөө ингээд яг нэг тийм одоо энийг одоо ямар ч итгэхгүйгээр кайфтай байх дандаа орлогууд хийдэг буюу энэний ардаас ямар нэгэн тийм итгэвтэй зүйл ерөөсөө хийдэггүй. Энэний улмаас дандаа дотрын өвчт мангар их. Энэ амар их. Одоо Монголд бол энэ дотор илэг одоо хоол уусралс тийм юу өдр болстой галзуу. Гэхдээ тэрний цаана дандаа ийм үндсэн хандлагууд ит юм лээ. Тэгэхээр ер нь бол хамгийн түгээмэл одоо өвчлөл нь бол дотор эрхтэн өвчлөл юм байна шүү дээ. Тий, дотор эрхтэн байна. Одоо Монголд бол одоо жишээлбэл хөдөлгөөнтэй холбоотой өвчлүүд бол маш их. За одоо тэр үе мөч нь одоо зарис нэмээд хоол уусралс системийг бол галзуу. Гэхдээ эдгээр бол цааталтаа өвчнөдөө байгаа юм биш. Тэр одоо юунд одоо бууцанд бол буруу байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ходоод нь буруу байхгүй шүү дээ. Гэхдээ тэр хоёрыг одоо муухай авчиад байгаа надад буруу байгаа байхгүй. Юу нь явж. Тэгэхээр тэр хараад байгаа өнцөг өөр амар буруу. Одоо зүгээр ямар ч хөдөлгөөнгүй сайхан байж байгаа л кайф аваад ингээд зүгээр айгүй хялбархан аргаар өөрөөгөө ингээд аргалаад ингээд яваадаа гэж бодсон ч нөтгөн төлбөр амар гарч ирж байгаа байхгүй. Үнэтэй тий. Үнэтэй амар үнэтэй гарч ирж. Тэгээ дандаа тэр нь ягтаа тулцсан хэлбэр гарч байна. Тэгэхээр тэр ягтаа тултал нь аргалах гэж оролцсон байхгүй хямдхнаар. Хөдөлгөөн хийхгүй, ямар нэг одоо төлбөр төлөхгүй тийм ээ. Юу ч төлөхгүйгээр зүгээр ингээд яваадсан чинь хамгийн сүүл амар төлбөрт унчиж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ бол хамгийн нийтлэг хандлага. Одоо жишээлбэл баярын дараа өдөр бол одоо тэр айгүй их хэсдэг гэж байгаа байхгүй. Бага ходоод нөвцсөн хүмүүс яа нэг тийм ээ. Бууз идэд ходоод өвдөд энэ одоо нэг сайхан шүлтөө бол идчих. Үгүй ч шүлтөө бол ерөөсөө тэр биш. Одоо тэр нэг шийдэл биш байхгүй юу? Эмчлүүлэлтэй шүү дээ. Үгүй шүү дээ. Тэр чи одоо тэрийг өөрийгөө аргалах хэвээр одоо тэрийг ядаж цагаан сараар тэгж өвддгөө мэддэг юм бол нэг айлд ганц бууз идэ явах хэрэгтэй байхгүй юу? Одоо бүр байг тийм ээ. Одоо юу ч үдгийн тэр минийг арай хөвтэйхэн болох хэрэгтэй байхгүй юу? Өөрийгөө одоо хянц сурах. Тий одоо тэр чинь айгүй өөр төлөв дээр орж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хоёрдугаар төлөв бол арай өөр. Одоо хүсэлт ачаал гэдэг төлөв нь арай өөр. За хүсэлт ачаал гэдэг бол арай илүү тийм одоо бүтээлч. Одоо жишээлбэл одоо за яг одоо энд ингээд хүмүүс ингээд буруу байдаг юм байж. Тэгэхдээ энд яаж аргачлал болох вэ? Энийг яаж учрыг нь олох вэ? Арай дээр. Тийм байгаа. Одоо энэ бол одоо шийдэл гаргах гэж хөдөлгөөнтэй юм шүү дээ. Тийм хөдөлгөөнтэй. Нөгөөдүүлийг бол одоо ингээд үгүй ингээд гоншгоноо цугадахаар нэг ямар нэг юм хийл та гэдэг үгсгийнхэн баггүй юу? Тэд нар чи хамаагүй дээр. Гэхдээ тэдний хувьд бол ерөөхдөө бол одоо нэг энэ хоёрдугаар төлөв хоёулаа өөрийнхөө төлөө дандаа юмнууд хийдэг. Нэгдүгээр төлөв бол өөрийнхөө төлөө бусдыг буруутгах нь итгэхгүй байна тийм ээ. Хоёрдугаар төлөв бол өөрийнхөө төлөө язгана. Тэгтээ ядаж хөдөлж байгаа. Нэгдүгээр бол арай дээр. Одоо жишээлбэл ингээд гүүж муугаа тийм ээ. Одоо ингээд хаасаагүй ингээд янз янзын жим юм бүгдээрээ явцгаагаал гүүгээл гадуур гүүгээл спортоор гिचээлэл эсвэл одоо хоолны дэглэм барайл тийм ээ. Тэр сайн байхгүй юу? Сайн байна. Гэхдээ хоёрдугаар төлөв бас нэгдүгээр төлөв бол өвчин ерөөхдөө богино хугацаанд гардаг бол хоёрдугаар төлөвийн өвчнүүд урт хугацаанд гардаг. Дандаа 20-30 жилийн дараа дандаа удаан хугацааны дараа ингэж гарч ирнэ. Тэр нь айгу жоохон тийм янги. Өөрөө бол удаан хугацаанд одоо хөдөлсөж гүйжин чинь нэг мэдсэн дурууурч гутгалсан юм шиг байгаа байхгүй. Тэр нь айгу зэв.
Тэгэхээр тэр нь ингээд баг нэгтгэхээсээ ч илүү баг хортой ч юм шиг. Нэгтгэх нь бол ерөөсөө анхан уулзаалт шууд чанаад жунаж байгаа байхгүй. Тэр нь бол ингээд арай баг шулуухан юм шиг. Хоёр дахь нь бол ингээд айгүй гоё, хоёулаас гоё байна гэх тийм ээ. Хөтөлсөж явж байгаад удаан хугацаанд ингэж яад. Гэхдээ тэр бол ингээд анхан харахад бол хаста гүгээд байгаа юм шиг гоё байгаа юм шиг мөртлөө тийм ээ. Гэтэл удаан хугацаанд тэр одоо асуудал үүсгдэг. Эсвэл удаан хугацаанд ингээд хоолны дэглэм хит бариадсан ч удаан хугацаанд хоол урлах системийн өвчлөлтөй болдог юм. Тэгэхээр тэр нь нэг жоохон эвгүй талтай. Одоо жишээлбэл тэр удаан хугацаан дээр одоо ялангуяа тэр хүсэлт ачааллын юм дээр болохоор энэ дэр сэтгэл зүй дээр болохоор тэрийг хит одоо тэр өөрийн одоо хүрхээс илүү зүйл рүү хүрэх гэж тэмүүлдэг учраас өөрт дандаа нэмэлт ачааллууд өгдөг. Яг хөө тэр бол нэг талаар сайн өөрийгөө ачаалж байгаа сайн. Гэхдээ тэд нар лимитээ мэдхэ болчихдог. Зогсч мэдхгүй шүү дээ. Зогсч чадхаа болчихдог байхгүй. Одоо мөн чинь хүн чинь мэдээж лимиттэй шүү дээ. Дээш доош лимиттэй байгаа шүү дээ. Хагтлууч ингээд одоо өшөө илүү гэдэг ингээд зүтгээд идэг байхгүй. Яг одоо тамирчин хүн магадгүй дивжин дээр 5 метрийн дотор тэрийг гаргахад хэрэгтэй байж магад. Гэхдээ энгийн хүн үргэлж тийм байгаад гарч аюул болдог байхгүй. Тэгэхээр нөө сэтгэл зүйн хувьд тэр маань одоо жишээлбэл одоо ингээд янз янзын ачаалал үүсгдэг. За яг тэр ачааллаа бие махбодоор бас үүсгдэг байхгүй. Тэгэхээр тэр чинь ингээд удаан ингээд одоо жишээлбэл машин ингээд би одоо нэг юм одоо 1 тонны даацтай машин дээр үргэлж 2 тонны юм ачаалал байвал тэр чинь богино хугацаанд хийлэгдэж дуусна шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр юуг маань ерөөхдөө ингээд яадаг. Одоо элитик тийм өөрсдөө бас хитрхийг шахдаг юм шахдаг. Тэгэхээр энэ маань марч мэдэхгүй ч яг зөв. Тэгэхээр энэний цаана тэр хоёрдугаар тэр сэтгэл зүйн төлөв маань болохоор би лимитээ хязгаараа мэддэггүй тэр хэлбэр рүү орчдөг. Нэгдүгээр төлөв болохоор бүр хязгаарч байхгүй гэж гугсаа барин сүтэлдэг. Явахгүй тийм. Явахгүй. Ингээл ерөөсөө тэгэл ингээл эдгээр намайг бөглөрөөд байна гэдэг ингээд одоо зам дээр бөглөрүүлээд байна. Хоёрдугаар төлөв болохоор ингээд зүлжээ яваад байгаа. Нэгтээ бүр хитрхи галзуу юм шиг ингээд яваад зогсохгүй бүр ингээд алга болчихж байгаа байхгүй юу? Нэг ийм хоёр дахь төлөв бол жоохон энэгээр аюултай. Одоо гурав дахь төлөв бол одоо би хүний сайн сайхны төлөө одоо өөрийгөө идэвхтэй байх. Одоо ч би хүмүүст гоё эрүүл амьдралын одоо энэ хөвчлийг үзүүлье. Тэгэхин тул би эрүүл бай. Би өөрөөр үлгэрлээ. Эн чинь арай өөр эхнийх нь бол би өөрхөн төлөө эрүүл бай. Хоёр дахь нь болохоор би энэ хүмүүст үлгэрлэхийн тулд эрүүл бай. Тэр үед би өөрийнхөө хязгаарыг харж чаддаг. Энэ 3 дахь төлөв бол хамгийн эрүүл хэлбэр. Гэхдээ 3 дахь төлөв бол одоо яг шат амжилгаар явна. Эхний ээлжинд бол бид нар одоо дийлэнх 1-р төлөв дээр байдаг бол 1-р төлөвөөс 2 руу шилжин идэвхтэй. Идэвхтэйгээс дахиад идэвхтэй чи өөр рүү гарсан идэвхтэй бол дараа хүн рүү гарсан идэвхтэй гэдэг 3 дахь төлөв рүү багаар шилждэг. Ийм төлөв байгаад. Тэгэхээр яг дором дахин дээр бол 3 дахь төлөв дээр хүн хамгийн эрүүл байх боломжтой төлөв гэж үздэг. Сэтгэл зүйн хувьд ч бай махбодын хувьд ч. Сэтгэл зүйгээс энэ дээр айгүй тийм эрүүл хэлбэр юм харж эхэлдэг байхгүй. Тэр нөгөө нэг босдын төлөө явж байгаа юм бол өөртөө бас сайн юм хийж ин гэсэн үг гал ярьдэн шүү дээ. Яг зөв. Өөртөө тусчиж хүн туслана шүү дээ. Тэг өөртөө тусч чадахгүй яаж хүн туслах юм. Өөрөө ингээд буу хар өвчин байж би чиний төлөө гэдэг юм байж чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр чин тэр чин энэ дээр нэг ийм гоё үг байгаа. Одоо ухаангүй сайхан сэтгэл тэнгийн дүү. Зарим хүмүүс ингээл өстой хүний төлөө ингээл өөрийгөө золиосод хамаг юм аа үгэл те. Гэтэ яг энэ нөгөө бас нэг талаар нөгөө ээжүүд хүүхдүүдээ хадлаа гэдэг ч юм уу те. Хамгийн өгөөдсөн чинь нөгөө хүүхд нь олигтой хүн болоогүй гэдэг ч юм уу те. Бас нэг тийм юм харагдаад байна шүү дээ те. Яг зөв. Гэхдээ тэн дээр ээж ухаантай байх юм бол чөлөө ээж юм мэдчихэж хүнд нь сүү орно үсттэй. Тэ. Тэгэхгүй л ингээл нөгөө гурхаж унахж байгаа юм хүүхдээ ингээд тэр чинь хоёулаа үхэх шүү дээ. Тэ. Тэгэхээр хүүхдийн төлөө тэр ээж юм идэх хэрэгтэй болж байгаа юм. Хүүхдээ санаа тавь. Яг зөв. Хүүхдийн төлөө тэр ээж сайхан амарч иж хүүхэнд нь сүү орно шүү дээ. Тэгэхгүй л ингээд хүүмэн гэж санаа зовоод ах юм бол тэр хүүхэнд нь сүү орохгүй шүү дээ. Хоёулаа асуудалд орно. Тэр хүүхд чинь үлсэн ээж ч ядарна. Тэгэхээр эн чинь ингээд яг энэ хүүхдийн төлөө би унтаж амрах хэрэгтэй. Энэ хүүхдийг хоолохын төлөө би сайн хоолоо идэх хэрэгтэй. Тэр нэг гэр бүлийн талаар нэг философи ухаан сонсч ирсэн юм а. Тэрэн дээр болохоор эхнэрийнхээ хувьд одоо ингээд зарим нөхрөөд ингээд жоохон амар ачаалтай байдаг гинэ. Тэрний юу гэхэл би чиний төлөө энийг ажил төрөл хийж гин, би чиний төлөө яваад байна те. Өөр хүмүүсийн төлөө яваад байна. Чи яага ойлгодгүй энэ төр гэд. Тэнгөт философи талаасаа ингээд хараад үзэхээр эхнэрийнхээ төлөө хизээч хүн явдггүй маа. Өөрийнхөө төлөө л явдیں۔
Тэгэхээр айтайхан байж явах юм бол хэрүүл уруулгүй байх юм бол хинт сайн бэ? Яг гол үндсэндээ нөхөрт сайн. Хүүхдүүд эрүүл байвал яг хин сайн бэ? Эцэг хүн л сайн байж таарна сэтгэл санаа нь өвдөхгүй тий. Тэгэхээр эцсийн дүндээ ингээд гэр бүлийнхаа төлөө явж ийн энэ гэж ярьж байгаа хүмүүс өөрийнхөө төлөө явж байгаа маа гал яриад идэв шүү дээ. Зөв. Энэ бол жоохон ойролцоо санагдчих шүү дээ. Тэр тэгтээ нэг тийм торгон заагтай юм лээ. Тэр тэгтээ их нарийн заг хүн баг анзаардаг юм лээ. За. Одоо жишээлбэл ингээд би хүний төлөө өөрийгөө ингээд одоо би жишээлбэл эхний ээлжинд өөрийнхөө төлөө явж байгаа дараа нь сайхан болчоод одоо ингээд чиний төлөө явна гэж байгаа үед би яг ингээд хит өөрийнхөө төлөө яваад энэ хүний орон зай ингээд шахаад эхэлдэг. Чи миний төлөө зүтдэг гэдэг. Тэр хязгаараа давчтай юм лээ. Тэгэд хязгаараа давцсан ч мэдэхгүй. Тэг гинт нэг өдөр нөгөө хүн чи хүүе гэдэг ингээд чарлсан ч нөгөө нэг чи бүр боломж хайцсан тийм ээ. Тэгээ өөрөө ингээд одоо би сайхан болчоо та нарын сайн сайхны төлөө явна гэдэг ингээд яриад исэн чи байхгүй болцсон мэт. Харин эсэргээр би чиний төлөө сайхан болох хэрэгтэй гэж байгаа үед бол би хязгаарыг харах одоо тийм нүд байдаг юм билээ. Одоо би яг болчих. Одоо энэ хүн чи яг одоо чинээнд өрчиж тийм ээ. Надад одоо туслах чинээнд өрч би ч сайхан болчихлоо. Одоо эндээ туслая. Тэгэхээр яг тэр хүний төлөө өөрийгөө авч явна гэдэг үндсэн дээрээс явах үед арай өөр одоо хилээ хард юм байлаа. Эхлээ би сайхан болчоод дараа нь чамайг хоолно гэх юм бол би хизээч цадхаа мэдтгүү. Өөрийнхөө цадах хэмжээ гэж өөр мэдтгүү юм байлаа. Энэ үнэ үлсгэж алж байгаач ойлгохгүй. Тэгэхээр тэр хоёрыг ингээд нэг тийм тэр үндсийг айгу анзаармаар юм билээ. Бас мэрэгүү ухаантай байх хэрэгтэй байна. Тэгэхээр тэрний би өөр нэгэнд харж чадахгүй бол тэрийг харж чаддаг тэр хэлбэрээр явах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол болохгүй. Одоо жишээлбэл ингээд яадгаа ингээд за ингээд одоо гэрээрээ одоо жишээлбэл одоо нэг 5 ширхэг бууз байлаа гэж бодоход одоо би бас нэг хүүхдэд ижээхэн тулд нэг хоол идэх хэрэгтэй. Тэгтээ аав нь одоо нэг ширхэг гэж. Тэгээд хүүдээ одоо 2-ыг өгч гэдэг юм тийм ээ. Одоо эхнэртээ 2-ыг өгч гэдэг юм. Тэгэхээр яг энэ өнцгөөс нь ингээд эсвэл одоо аав нь цадчаад дараа нь хүүдээ хоол олж ирнэ гэх юм бол ингээд нэг сонир болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би хизээ цадгаа айгуул мэдхгүй нэг дахиад жигнээд ичдэг ч юм уу тийм ээ. Тий. Тэгэхээр наана ингээд яг тийм хязгаараа яг энэ хүний төлөө гэж яах үед бид нар хязгаар айгуусаа хардсан юм билээ. Тэр айгуу сонир сэтгэл зүй юм билээ. Тэгэхээр би өөрөө харахаас илүүтэй тэр намайг харуулдаг тийм хэлбэр байгаа байхгүй. За. Тэр хэлбэрээр л одоо хязгаараа харна гэхээс өөрөө би харж чадна гэж өөртөө найдах юм бол айгүй юугүй. За тэгвэл нэг ийм асуулт байна. Одоо ингээд эхний төлөвтэй байгаа хүмүүс байна шүү дээ. За яг хоёрт ч биш магадгүй. Тэгвэл төлөв хоорондоо ингээд шилжиж одоо арай сайжирч майжирна гэсэн асуудал ойлголт ерөнхийдөө бол байх уу. Мэдээч хэрэг одоо өөрийнхөө төлөө нэг хөдөлгөө эхний төлөвтэй ярьлаа шүү дээ. Тэ залах уу. Ер нь бол нэг бэлэн хоол амд нь ороод ирэх ирчээсэ гэсэн санаатай хүн орлоо өсрөнө гэж байх уу? Байна. Байна. За энэ дээр одоо хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол нэг Билл Гейтсийн үг гэдэм билээ. Ямарваа нэг юмд хүрэхийг хүсэж байгаа бол тухайн юмд хүрсэн хүнтэй их ойр бай. Тэхийн бол чи тийшээ маш хялбараар хүрнэ. Тэгээд бид нар чи ингээл одоо ядгаа ингээд хүүхдүүд ингээл хам дээр янз янзын хөл өмгчд одоо одуудын зур ингээд наацсан би энэ шиг болно гээл дуулаад бүжиглээл тийм ээ. Тэр чи ингээд мөрөөдөл тийм ээ. Тэгээд тэрнтэйгээ адилхан хувцлаад тэрнтэй адилхан ингээд байх гал ингээд чадлаар орлоод идэг штэ. Тэр чи өөрөө бол яг тэр хүний сэтгэл зүйрөө тэр хүний хэлбэр рүү ороод байгаа хэлбэр байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрөө бол яг энэ хэлбэрээр одоо жишээлбэл би одоо нэгдүгээр төлөв дээр байлахад би хоёрдугаар төлөв дээр байгаа хүнийг хан дээр зургийг баг хатгах нь шүү дээ. Гэхдээ тэрнтэй даган дуурайна. Тэгээ тэрний сэтгэл зүйн хамгийн гол төлөвийг оруулж ирнэ. Яг тийм үнцгээр хардаг болохыг оролдоно. Энд ч нэр яг одоо юмс бол одоо яг хөдөлмөр хүнийг бий болгож тэгвэл би яг энтэй адилхан хөдөлмөр хүнийг бий болгож гэдэг үнцгээр харах хэрэгтэй юм байна. Яг тэр үнцгөрөө нь хараад тэр одоо хэлбэрээр сэтгэдэг болох үед би яг тэрний хүрсэн хэмжээ рүү дөхнө гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэгдүгээр хэлбэр. Тэг яг энэний цаана хамгийн гол нь нэг сонирхолтой зүйл нь бид зүгээр ингээ амьдрал дээр харахад тэр аль нэг дээд төлөвийн тийм амтыг хүн нэг долоогод ч болтгоо амсах хэрэгтэй юм билээ. Харьцуулах юм орж ирэх хэрэгтэй юм билээ. Одоо жишээлбэл ингээд нэг одоо юу гэдэг чинь би ингээд нэгдүгээр төлөв дээр огт итгэхгүйсэн чинь нэг тийм итгэвтэй хүмүүсийн дунд хальт ороод тэгээ нэг удаа нэг тэд нартай хамт одоо аялж явдаг ч юм уу эсвэл нэг одоо нэг хурал хойнд ч ордог ч юм уу снөөдөлч шал өөр юм яриад ямар гоё юм бэ. Эсвэл би үргэлж ингээд урд найз нартайгаа байсан ч гэсэн энд болохгүй байна тэрч бүтэхгүй байна гэсэн чи ингээд дандаа яа ингэж чи тэгж чи гэдэг юм ярьдаг юм биш. Ямар гоё юм бэ.
Тэр чинь ингээд амт хамталж байгаа байхгүй. Тэгэхээр нэгд тэр ингээд намайг сэдрэх нэг сэрэх нэг юм байх хэрэгтэй тийм байлээ. Хоёр дахь нь намайг тийшээ чиглүүлэх нэг тийм урт маань нэг юм байх хэрэгтэй тийм байлээ. Тэгэхээр энэ хоёр гарч ирэхээр хүн тийшээ зүтгэж эхэлт юм байлээ. Наад болохоор нэг юм тийм түүх санаанд орж илээ яг наад сонссон чинь нэг баян аав нэг юм залхуу хүүхэдтэй. Өн залхуу хүүхэд нь ерөөсөө өөрөө ажил хийдэг. Нас мэд хүрчлээ. Тэгсэн чинь аав нь ерөөсөө ер нь чамд юу хөрөнгө энэ өгөхгүй чи өөрөө ажил төрөл хийж мөнгө төр олж иргээд явуулцдаг. Эхний өдөр нөгөө хөө чи яваад ажил хийсэнгүү. Зугаалж жаад ээж дээр очиод нэг зоосоо онгот аавдаа очиод нэг өдрөө зоос цалин гэдэг өгсөн чи аав гал руу шидчихдэг. Өөх чи юм бодохгүй. За энэ аав яаж байгаа юм бол гэж бодоод хоёр дахь өдөр дахиад аав нь явах хэрэгтэй. Яваад нэг талбай дээр ажиллах санаатай яваад тэгээ бас хийж байгаа тэрийг бүрээд ирж байгаа. Ээж дээр очиод зоос аваад авчиад өгчөж байгаа юм. Тэгсэн чи аав дахиад гал руу шидчихсэн. Тэгсэн чи нөгөө чи бас юм бодоагүй. Гурав дахь өдөр нь явсан чи ээж нь тэгдэг байхгүй. За одоо би чам зоос авахгүй чи аавынхаа үгэнд орхит. За. Тэгээ нөгөө чи явж байгаад нэг юм газар хагалах ажил байдаг үлээ ямар ч хэсэ ажиллаад нөгөө гар маран цэврүү өсрөөд бөө юм бол өдөрч. Тэгсэн чинь нөгөө нэг ээжийнх нь нөгөөдөөсөн зоосноос бүр баг зоос өгдөг байхгүй. Тэгээ аав дээр аваач нөгөө зоосоо өгсөн чи аав гал руу шидчихсэн чи аавынхаа гарыг барьж байгаа нөгөөдөг чи. Өдөржингөө ингээ хөөсөд туслуулаад ингээ ажил төрөл хийж явах та яах гэж наадгаа дахиад гал руу шидэх гэдэг юм бай гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө аав баярлаад хүүгээ тэрж авдээ. Чи өөрчлөгдсөн байна. Чи яг жинхэнэ ажил хийсэн байна. Өмнө нь бол чи юу ажил хийгээгүй. Яг тэгэхээр нөгөө хөлсөө авсан зоосоо чи юм бодохгүйсэн. Юм чи нэ бодохгүйсэн. Харин чи нөгөө хөлсөө урсгаж авсан юм а чи одоо тий үнэлж чинь. Амттай байна. Амт байна тий. Тэгвэл ингээд төлөв шилжилтийг ийм болж байна. Аав нь чиглүүлээд тэр хүү ажил хийгээд ажлын амтыг мэдэрч шүү дээ тий. Яг зөв. Тий. Яг зөв. Тэгэхээр урд нэг чиглүүлэх хүн, хоёрт нэг амт байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёроор одоо жишээлбэл одоо энэ бол одоо чи гэр бүлийн хүмүүж лидер дээр бол ялангуяа хүүхдүүд дээр агуулчтай хэрэгэлдэг гэж байгаа юм. Яг нэг өөр төлөв дээр аваачиж зүгээр амтлуулдаг. Өөр хүмүүст оруулж амтлуулдаг. Өөр орчинд оруулж тэрний амтыг мэдрүүлдэг. Тэнгүүт нөгөөч тийш очих юм шүү дээ тий. Гэт тэнгүүтэл нь яаж ийшээ очих юм. За тэгвэл хоёлаа ингэж ин урдтал нэг хүн лид хийж ингэж удирдах авчих хэрэгтэй байгаа байхгүй. Аав биш юм ахэд өөр хүнээр бас удирдуулж болно шүү дээ. Гэхдээ аав тэрийг хамгийн гол нь харах хэрэгтэй эцэг их хоёр. Тэрний урд л яваа бол урд нь явж чадахгүй байгаа тохиолдолд хүүхдийг чиглүүлж чаддаг. Нэг тийм сонирхолтой хэлбэр бас байна. Одоо тэрнээс үүдэлчилвэл одоо нөгөө хүүхдүүдийн хооллолт бас яг адилхан. Одоо чи эцэг их одоо чи эрүүл хооллолт, эрүүл амьдралын дэглэмтэй авахгүй өнөөдөр хүүхдүүдтэйгээ яг адилхан дэглэмтэй яг нэг байран дээр байх юм бол бүгдээрээ хэн ч энийг удирдах урагшаа чиглүүлж чадахгүй. Тэгэхээр энэ дээрээс одоо чи бүгдээр ингээл орой ингээл бүгд цуглаал 7-8 цуглаал ингээл амар хоол ээж идэл тэгэл 9 10-гаал унтцгаадаг бол бүгдээр адилхан өвдөж хөнө л гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчэлвэл эрүүл хооллолт байх юм бол хүүхд яг уу ингээд орой өсөжсэн ч гэсэн баг багаар тэрэг нөгөө дараагийн дэглэм рүү чирч эхэлдэг байхгүй. Тэр эцэг их хүүхдүүдийнхээ өмнө нэг алхам одоо урд байхгүй бол тэр чиглэж чадахгүй, чирч чадахгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү юу байгаад байгаа бас. Тэгэхээр тэр одоо энэ төлөв хоорондын шилжилт бол ялангуяа гэр бүл дээр бол их сонирхолтой хэлбэрээр явагдана. Ер нь яг нэг амьдрал дээр ингээ аваад үзэхээр аав нь ингээ характарснаас гараад нэг айтайхан болчихгод гэр бүл нь гоё сэргсэн энэ төр гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо тэр эцэг их хоёр одоо жишээлбэл хооллолт амьдралын дэглэмээ өөрчлөл тий. Одоо нэг юм сонирхолтой үг байт юм л да. Одоо нойртой холбогдуулах шууд яриа л да. Уул нь бол хүүхдүүд бол бага насны хүүхдүүд бол орой 9-10 цагаас өмнө унтах нь хамгийн зөв. Юу н хүний эрүүл унтах цаг бол 9 цагаас өмнө унтах хэрэгтэй. Бүр эрүүлээр унтах. Ахт ихэнх гэр бүлүүд орой 11, 12 гэж унтцгаадаг байхгүй. Тэгээд тэдрэг юу руу бухдаг гэхээр одоо ялангуяа хүүхдтэй хүмүүс хүүхд унтахгүй. Тэ би унтчих чадахгүй. Яг эсрэгээрээ байдаг. Эцэг унтдаггүй учраас хүүхдүүд агаа бэж гинэд идэг. Бүх гэрлэн унтраацаа орондоо орцсон байхад хүүхд ганцаараа удаан тоглож чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэр чинь тэгэл хүрээд ирэх шүү дээ. Тэгэхээр тэр нөгөөдөл болохоор хинт өөрөө одоо жишээлбэл ингээд байгууллагын дарга ингээд ажилчтай удирдуулагдаад яваад байвал тэр ямар дарга байх вэ? Ажил хийж чадахгүй захирал байна л гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Өрхийн удирдлагууд гэрээ авч чадахгүй хүүхдэд захирагдаад байна гэдэг чинь тэр чинь ерөөдөө бол эцэг их хоёр би шаардлага хангахгүй нэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдэд захирагдана гэдэг чинь тэр чинь эцэг гэдэг юм ойлгохгүй явчихна гэсэн үг байхгүй. Тэр эцэг их болохын тулд өөртөө одоо санаачлаг гартаа авч тэр юмнуудыг урд нь явах хэрэгтэй байхгүй. Тэгж тэр амтнд ч дагаж шүү дээ. Ухаангүй амтнаар толгойлуулж явна гэж юу ах вэ? Тийм шүү дээ. Тий. За тэгвэл ер нь би мохот оюун санааны талаар ингээл ярьж шүү дээ хоёлоо тийм. Тэгвэл одоо сэтгэл зүйн хувьд ер нь бол яаж одоо юу гэдэг
найтайхан болох уу гэж бодож байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Одоо үзэгч дотроос тий. За мэдээж хэрэг айгүй их тийм одоо амар хэлбэр юмд татагдж байгаад алдцсан. Одоо гоё моин гэж омог түргээ алдцсан. Амьдралд нь бас нэг жоохон уруудаад байгаа маягтай ингээд мэдрэмж төрдөж түүний амьдрал тий. Тэгвэл одоо тэр хүн яг одоо би ингээд өөрчлөлтийг шийдвэр гаргавал яг юунаас эхлэх вэ? За их гоё асуулт байна. За ерөөхдөө нэгтгэх нь хамгийн түрүүнд энэ замаар явхад би пиараад байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх юм шиг. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би яг энэн дээр амжилт гаргана гэж одоо ч би арх угаад байгаа мөртөө би ирүүл байна гэдэгтэй адилхан байхгүй юу? Одоо жишээлбэл одоо намайг сэргээдэг им угаад тэгээд одоо орой болгоно би одоо нэг шил арх ууя гэдэгтэй адилхан. Хэрзээ яг тэрүүгээрээ яваад байхад би бүтэхгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хамгийн ихний ялгаан. Энэ хүлээн зөвшөөрөхгүй бол хүн өөрчлөгдөхгүй юм шүү тий. Үгүй ерөөс өөрчлөгдөхгүй. Тэр хамгийн хэцүү. Одоо жишээлбэл ингээд одоо тэр дотор мотрын юм дээр ингээд хоолны тэглэмээ өөрчлөхгүй мөртлөө би ирүүл аймаар гэдэг 1000 хүн байдаг шүү дээ. Ерөөсөө тэр идэж ууж байгаа яг хэвээр. Тэгэл одоо наадан болохоор хорхог морхог амир юм айдал араас нь амир айраг аваад тэгсэн мөртлөө ингээд илэг цөснөөр болчихгоо өвдцсэн тийм ээ. Тэгсэн мөртлөө ингээд араас нь юм уугаал. Тэгээд ерөөсөө тэр амьдралын хөвшил чи өөрөө чи алаад байна гэдгийг дийлэн хүн ойлгохгүй юм билээ. Тэр хөвшил дээрээ ирүүл байх гэж оролдоод идэм билээ. Яаж ирүүл байх юм бэ? Тэгээд тэрэн дээр 1000 юм хийгээд нэмэргүй угаасаа энэ хэлбэр нь өөрөө буруу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь нэгдүгээр алхам. Ихэнх хүмүүсийн хувьд энэ хамгийн хэцүү хэсэг нь. Өөрөөр хэлбэл би одоо буруу юмыг анханасаа хийгээд байна. Би шөнө 3 цагт унтаад байгаа бол би ирүүл байж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл өглөө болгон одоо янз янзын сэргээдэг юм хэргэлчээл тэгэл 3 цагт унтаад тэгсэн мөртлөө дахиад сэргээдэг юм юу байна гэдээ хайгаад яваад бол тэр хүн угаасаа суурна. Тэгэхээр би 3-т унтах нь өөрөө буруу юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Орой 9 цагт хоол иж идэх нь угаасаа буруу юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ юмнуудыг ойлгохгүй тохиолдолд тэр хүн 1000 одоо гаднаас одоо үнэтэй цайтай ийм тан 1000 мундаг эмчт үзүүл ямар ч юм байхгүй. Тэд нар бол зөвхөн мөнгө л өрнө. Өөр ямар ч юм байхгүй. Та мундаг хүн намайг эмчлэх. Үгүй шүү дээ эмчилж чадахгүй шүү дээ. Тэгэд нэг тэр буруудыг хүлээн зөвшөөрөх нэггээр болох юм байл. За тэгээд хоёр дахь нь бол одоо за тэгвэл одоо яадаг надаас илүү сайхан амьдарч байгаа хэм бэ? Одоо нэг хүн урд ингээл чигтэйхэн гоё аста чи ингэж тэгэж гэл нэг амтна ингээд бас зөвлөж ярьдаг ч юм уу тийм ээ телевизээр хаажгаар одоо юу гар уцаарч болтгоо үздэг юм тийм ээ. Тэгвэл тэр хүнтэй холбогдох хэрэгтэй. Та яаж юм гоё болоод байгаа. Чи яасан гэдэг. Би яг ингээ амьдарч ингээ буруу байна. Чиний эн чин буруу. Тэр хүн тэрийг буруу гэж бодоход тэр хүний үгийг сонсч чаддаг байхгүй. Үгүй бол сонсдоггүй. Чи тэгэл ингээл нэг хотлоо нэг сайхан гэчээл та нарын сайхан хаана байдгийг ингээл тийм ээ. Тийм ээ. Би сайхан л байж шүү дээ. Юунд дутаад байгаа ингээл тийм ээ. Би жаргалтай байна. Тэгэхээр тэр өөрийнхөө одоо байгаа төвшинг ойлгогдох бол нөгөө хүмүүсийн зөвлөгөө авч чаддаг юм билээ. Тэр зөвлөгөөг авах юм бол одоо үйлдэл гэдэг 3 дахь алхамд гарч ирж гэлээ. Тэгэхээр бидний нэг хамгийн одоо нэг юу бол одоо би зүгээр ингээд эмнэлэгтэр хүртэл айгүйх ардгийг гэрийнх нь чи нэг л биш байна. Чи ингээ бие үзүүлээч гэрээс тоодоггүй. Би зүгээр та нар л одоо ингээл намайг өөлөөд байна. Би яац ингээл тийм. Юус юу авдаггүй. Хүлээн зөвшөөрдөг. Юус юу авдаггүй. Тэгээ ингээд бүр ингээл нөгөө нэг өдөр ингээ бүр үнэхээр ажил дээр ухаалдаж унаад. Тэгээ эмнэлэгт очиж үзүүлсэн чи та 3 сарын настай нэг өнгөтлөгийн шокнд ордог. Тийм ээ. Хүүе гэл тийм ээ. Одоо эрхвч нэг шинжилгээний яриу одоо нөгөө хүн чинь бол энэ худлаа гэдэг. За яг нөгөө 2-3 эмнэлэгт үзүүлж л байгаа юм л та. Ингээд энэ үнэн үү гэдэг үзүүлч нэр үнэн байна. Тэр хөдөл сая шок ингээд ухаарч байгаа байхгүй. Оройтсон. Хитрхи оройтсон. Тэгэхээр бидний нийтлэг хандлага тэр юм билээ. Тэгэхээр тэрний хамгийн түрүүнийх нь одоо би мэдчихээн. Одоо би сайхан гэдэг тэр юуга айгу эргэлзэж сураарай л гэж хэлэх гээд байгаа. Одоо хүүе энэ хүн чинь бас нэг юм хэлж шүү. Бас тийг сонслоо гэж шүү. Яг. Тэр хэмжээнд нэг өөрийнхөө нэг эгог жоохон дарж үзэх юм бол тэр бол эрүүл байх баг хамгийн номер 1 шалтгаан. Тэгэх юм бол тэр хүн эрүүл байх бол баг бүр үндэстэй. Урт наслах нь шүү. Урт насалж удаан жаргана. Тийм шүү дээ. Тэг нэг ингээд нэг далигаад эвгүй байх суухын чи нэг засчаач. Тийм байна уу.
тийм ээ. Тэгвэл ингээд дандаа намайг өөлж идэв би далид цуна гэдэг ингээд тийм ээ. Тэгээ дараа нэг мөрийн нуруутай юм болцсон байна. Тэгээ тэр нэг буруу хвшлээ өмөрхийн тулд юм судалж өөрийгөө өмөрөх юм гаргаж ирж юм тэр. Тэг өөрийгөө өмгөөлөх мянган шалтгаан байгаа шүү. Та хүмүүс урт наслаалаа шүү дээ. Тий. Би одоо ингээд суудсаар танд ямар гай болчиход байгаа ингээл тийм ээ. Би өөрөө яаж зуухаа мэдэж гин гэл ингээд тийм ээ. Ингээд яаж зулсаргаа нэг далис нуруутай болчихж байгаа байхгүй. Тий. Тэр нэг одоо үг авах чадвар гэх юм уу та. Тэгэхээр тэр бол мэдээж буруу зүрх бүх хүний үгийг аваад гэсэн үг биш. Зүгээр тэрэн дээр айгүй тийм сэрэмжтэй байцаар. Нэрээ энэ хүн үг хэлж байна. Яг жоохон эвгүй юм байна, таалагдахгүй байна. Гэхдээ нэрээ энэ над үнэн байж магадгүй шүү. Нэрээ бас би тэгээд идэм болов. Тэр хүн нь чухал биш. Хүний тэр үг нь айгүй сонь. Тэрийг ингээд салгаж авч сурах юм бол тэр айгүй чухал. Тийм бол эрүүл байхад бол бараг боломжтой. Бид нар эргэн тойронд бол тасралтгүй юм сигнал өгчт юм бэл. Тийм шүү дээ. Анхааруулаа те. Тий, ингээл ерөөсө тэнд чинь буруу одоо ном захын нохоо гуцсан нэгдэхтэй адилхан ингээл ерөөсө тасралтгүй сигнал өгчөд байгаа юм шүү дээ. Тий. Ядч л ингээд өвөл малгай явж ивэл баг захын нохоо хилнэс те. Тий шүү дээ, тий. Тэгээ одоо нэг ингээл нэг ээж нөгөө чи байга толгойн үцгэн гүүхэнч гэдэг юм уу тийм ингээл нэг хүн ингээл нэг сигнал өгөөл идэг байхгүй юу. Тэгээ бид нар одоо тэр яадаг ингээл тийм ээ. Тэгээ ингээд гүйсээр гоо тэгээд нэг тийм. Тэгээ тэр айгуу тийм анзаармаар одоо тийм сэтгэл зүйн хандлага юм байна. За ямар ч гэсэн эхлээд хүн өөрийгөө ойлгох нь маш чухал юм байна. За өөрийгөө хүлээн зөвшөөрөх. За би одоо архитектор суугаад хэтэрлээ. Эсвэл одоо амьдралын хэм маяг хэтэрлээ. Таргаллаа, энэ төр толлоо. Тэгээ шүн унтахгүй байна гэдэг ч юм уу те. Хүний үг сонсё гэж бэлтгэн нь шүү дээ өөрийгөө те. Яг зөв. Тэгээ дараа нь эргэн тойрныхоо яаж гэлж сонсож тэгээ хэрэгжүүлэх юм. Яг зөв. Яг зөв. Тэгвэл ер нь бол төлөв хооронд шилжгээд бол асуудал байхгүй юм шүү дээ. Ер нь бол гайгүй. Одоо хамгийн гол нь тэр чинь яг надаас шалтгаалаад байгаа байхгүй. Хүн өөрөөс нь тий. Би одоо тэнд гацхыг хүсэж байгаа хүн бол одоо мангар хүнд бүкстэй байх нь шүү дээ. Хөдөлж өгөхгүй тийм ээ. Гэтэл нөгөө хүн бол айгу хөнгөн байх нь шүү дээ. Тэрүүгээр л ялгаатай. Тэгвэл хоёул подкастын цагч бас ерөнхийдөө өгч байна. За. Тэгвэл нэг тийм төсөөтэй нэг юм санагдчихээн. За яг монголчуудынхаа төлөө одоо эрүүл мэндийн подкаст хийж байгаагаас хойш эргээд харахад бас монгол хүмүүсийн дундаж наслалт энэ төр жоохон богино байна те. Тэнгүүд одоо дорн дахин одоо урд хөрш маань одоо яаж наслаад байна те. Фончууд яаж наслаад байна. Тэнгүүд ер нь сэтгэл зүйтэй бүр нэвч шувт холбоотой юм биш үү те. Монголчууд нэг жоохон замдаар ингээд буудалцж яхад Япон тэгдгүүл юм байл шүү те. Үгүй. Ятад матад ч тэгдгүүл юм байл шүү. Уулга зэлги баг ингээд төрөвчөө ингээд годом дөрөх явчих яхад ахын олдохгүй юм гэж шүү те. Тэр хүмүүсийн сэтгэлгээ нэг л өөр байгаа учраас урт наслж нэрүүл байгаа юм шүү те. Яг зөв. Саруул ухаанд эрүүл бий оршно гэдэг үг л одоо хэлбэр. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд хоёул бас хамтдаа өөрийгөө хэлэх үү. За тэгээ. За тэгээд гоё өөрийгөө хэлээд энэ удаагийн дугаарыг төгсгөө. Тэгээд сонсогчдоо subscribe дарж амжаагүй байх юм бол те манай подкастын сувгийг маань гоё subscribe дараарай. Тэгээд өнөөдөр тэгээд Натур Мед Сэргэн засах төвийн эрүүл мэндийн зөвлөх дорн дахны философи судлаач багш болцох маань гоё оролцлоо. Тэгээд дахин бас дугаар хийх баах өөр ярих юм зөндөө үлдсэн байх те. Тэглэх байх. За тэгээд өөрийгөө хэлээд дуусах. За тэгээ. Итгэлээр баталгаажсан чанар. Дараагийн дугаараар уулзцай түр баяртай. За баяртай.